За манайхаа намайг таньдаг хүн байна уу гэдэг гот. Загим ихэнх нь таньнаа. Загим танихгүй. Загим бүх сургуулийн хаалгыг яваад гот. Ой андаа наашиг ой жалмаар хийсэн байна гэл нөгөө найзаад бодож байгаа. Тэгэл яг хүүхдүүд хэмжээ тийм гоё цайгаан боох бичих цагаан цаасаа. Ингээд нь WhatsApp бро гэх гот. Оо гэж мэгэл те. 7 8 дугаар хүүхд. Тэгээд нэг 11 12 гээд хэлэх нэг жоохон бие барьжлаа. Тэгэл холоос хагаад инээж минийгээл юм. Маш их л даа уулзъя л да ярилцъя л да гэх. Тэгээд би шууд ингээд нөгөө найзууд ингээд мөрөндөө хагаад тагаа явдаг шүү дээ. Тэгмүү явахдаа контакт харилцсан хүнтэйгээ шууд ингээд явчихдаг. Тэгж мэгэл явуулангууд намайг ороод намайг зогч зөвхөн хүүхд байна мэн бүгд хашиж цагаан заяа. Сонсогч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За онцгой нэгэн мэдрэмж дуулаг та бүхэндээ хаваалцахыг зорддог Хүүхд тэнгэр подкаст маань жалан мартаагаар эхэлж байна. Тэгээд энэ мөчийн мэндийг хүргэе. Тэгээд ойрын сонь сайхнаасаас бид бүхэнтэй олзвол. За баярлалаа. Ойрын сонь сайхан гэвэл саяхан Солонгос яваад ирлээ. Тэгээд Солонгост очоод яг нэг халууны амралттай үеийг очилоо л доо. Яг мэдээж нэг клубүүдээр нэгсээ талмагдлааных нь бүх клубүүдээр нэг хогж гараад бүх шиг том гиснэнд нь очиж байгаа шүү дээ. Тааш гараад туршлага судлаа, тамирчны яаж явд юм бэ? Тэмцээн яаж болд юм бэ? Гасаа тэмцээн үзлээ. Тэгээд зохион байгуулалт үзэгчдийнх нь тэг юу юм уу бүх юм л судлаад хийлээ. Тэгээд одоо өөрөө бас нэг тэмцээн хийчихсэн одоо эхэлж байна. Ямар тэмцээн хийж гин гэсэн үг вэ? Balkan Fighting Series гэдэг би нэг 2 дахь удаага найзуудтайгаа хамтарч хийж байгаа л да. Нэгөө Утхан Баатар гэж манай талбартлын тамирчин байгаа шүү дээ. Битээ одоо Balkans гэж юм холбоо байгуулсан. Тэгээд тэр одоо урд нь бол нэг удаа Fight Night, нэг удаа Series хийсэн. Тэгээд энэ одоо 2 дахь удаага болох гэж байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө тэмцээн зүгээс орж байгаагүй одоо магмач буюу сонирхч нар байгаа шүү дээ. Гэтэ нэг өөрсдөө үзье гэдэг. Тийм хүмүүсийг одоо гаргаж ирээд яг мэрэгжлийн тамирчинд бэлтээ гэсэн зорилготой. Тэгээд хажуугаар нь бас энэ нэг entertainment явна шүү дээ. Нөгөө жишээ нөгөө намаа залуу бахт энэ тэмцээн болсон бол би үзэх байсан юм эсэх сайхан гэдэг шүү дээ. Тэдний мэднийг бас үзүүлье гэсэн зорилготой. Тэгээд эндээс гарсан залуучууд сонирхчийн төвчнөөс шалгаж хачаад одоо жинжингээсээ хачаад одоо 60-аас 65, 66-аас 71, 71-ээс 77 гэсэн 3 жинд ихтэй яваад 60-аас 65 гэсэн жинд ёо эмгтэй жингээ болж ирж байгаа байхгүй. Тэнгүүд эдгээр чинь за нэг жинд нэг 20 эдийн хүн 30 эдийн хүн бүртгүүллээ шатъя л да. Энэ чинь 200 тамирчин бүртгүүлж шүү дээ. Эднээс чинь ингэ шалгасаар хагаад нэг жинд нэг 2 хүн гачаад тэндээс нэг хүн лавар голноо доо. Тэр хоёр одоо юм одоо чааштай мэгжлийн тамирчин эхлүүлж болно. Үзэх хэмжээд болчлаа гэсэн чааштай. Мэргэжлийн тамирчид сонирхогчд гэдэг байгаа шүү дээ. Тий. Яг монголчууд бол бүгдээрээ л бас үзэтэй шүү дээ. Ер нь айдаг тийм эрэгтэй хүн их цөөхөн байх гэж би бодоод байдیں۔ Үнэ байхгүй шүү дээ. Үзэл. Тий, одоо сонирхогч юм уу те байж байгаад энгийн зүгээр юм дундаж одоо мэргэжлийн тамирчин. Одоо энэ хоёр ингээд тулдахад яаж ч утсан мэргэжлийнх нь илүү өст. Яаж ч утсан шүү дээ. Би одоо жишээ нь өөрөө тийм амар мундаг тамирчин гэж хэлэхгүй заа. Гэхдээ зүгээр надтай сонирхогчоо хичээлдэг байсан ч гэсэн те олон жил хичээлдэг байсан ч гэсэн бүгшний олон жил хичээлсэн байсан ч гэсэн тэмцээнд доош үзээгүй л бол би тэр хүнийг бол бүр яаж игээл хөнхөө зодчин боочин өччин те энэ бол нөгөө тэмцээнд орнод ч өөр амар том мэдрэмжтэй байхгүй юу. Тэр мэдрэмжил одоо Монголд ягаад энэ спорт бас ингээд шууд ингээд гоё огцом хөгжчихгүй нөхөр тэмцээн их баг болдог байхгүй. Тэгээ гадагшаа явъя их гадагшаа явах зардал мөнгө нэх. Гадагшаа явах зардал мөнгө нэх тэгээд гадагшаа явлаа гэхэд туршлага мөчлөж баг юм уу те. Тэгээд тэр үднээс жоохон хөгжлөх жоохон удаашралтай яваад байгаа. Гэхдээ нэг үед юм бол 2009 оноос эхлээд Монголын довгон холбоо, MGL холбоо те. Тэгээд дараа нь одоо манай Мистер Зоки буюу одоо зогт хөшөөжсэн Mongolian Fighting MFC гэдэг холбоо байгуулагдаад
Тэгэл одоо энэ талбаанууд байгаад ганц нэг тэмцээнд хийдэг болсон. Жилдээ нэг болдог байсан. Жил зохион болгодог жилдээ ганцхан тэмцээн болдог байсан бол одоо жилдээ хамгийн багадаа 3 төв тэмцээн болдог болчихлоо шүү дээ. Тэгэхээр эн чинь бас ахиц болж байгаа л гэсэн үг юм бол үзэгчтэй. Би яг үзэх дуртай л да. Тэгээд яг зүгээр төсөөлж боддتي. Яг тэр октогон руу те ороод тэнд ингээ ямар нэг юм бэлтгэлгүйгээр орвол амар айцтай байх баха. Тэр тэгээд яг тухайн одоо процесс дээр бол маш удаан цаг хугацаа одоо нэг юм зодтолтод өнгөрөхөд чинь нэг амар удаан цаг хугацааг тулсан юм шиг болдоо шүү дээ. Тэгэхэд тэр чинь 1 үе, 2 үе, 3 үе тий энэ тэр бүр бас амар зүйл аха. Сэтгэл зүйн хувьд яг өөрийгөө бүр төмөр мэт одоо яах юм тий хатуугаар орохгүй л бол тэндээс ялттай гарч ирнэ гэдэг бол хэцүү бах. Бас бэртэл гэмтэлгүй гарч ирнэ гэдэг бол бас хэцүү бах. За яг хөө мэдээж тэглүү мэрэгжлийн тамирчин орсон ч гэсэн айцтай байна. Чи бэлтгэлгүй байсан ч гэсэн тэглүү ороход хин ч байна. Чи хүн л бол байна. Чи агат биш бол байна. Чи хүн гэдэг чинь зүрх сэтгэлтэй шүү дээ. Чи за яах вэ ийх бол те бүх тэр айцыгаа дараа даван туулаад дасан зөгцөө тийшээ гарна гэдэг чинь өөрөө ялчиж байгаа байхгүй юу. Тэр чинь тайвширхад тэр одоо моментыг дарахын тулд одоо дуртай аяа тавиад тайвшираад ингэж гардаг байхгүй. Тэр аяыг нь би жалмаараа болгоцсон учраас намайг би фэйсбүүкээр жалмаар болгоцсон учраас би жалмаар болсон байхгүй. Уул нь баяр мандах байгаа. Уул нь өлзөөдийнхэн баяр мандах гэдэг юм шүү дээ би чинь. Тэгээд яг нэгдүгээр би тэгс хоёрдугаар гэх юм бол би өөрөө юу яасан л да. Баяр өлзөөдийнхэн баяр мандах гэх юм бол намайг хинж танихгүй маань би чинь тухайн үед 28 29-т тамирчин орчихсон байхгүй. Тэгээд за би нэг хэдэн жил зодтолдоход юмс Монголд бол хүн болон таньдаг болохын тулд би бусдаас хөөр байх хэрэгтэй байна. Содон байх хэрэгтэй байна. Би ер нь бол хүүхд байсаа тийм бусдаас онцгой содон гэж боддог. Яг тэгвэл зүгээр миний хуслалт хүртэл юм байдаг. Би зүгээр одоо чинь энэ бомбог чинь ингээд урдаас захиж авчигээд шууд өн дээр ингээд клубийнхаа логог хатаад ингээд агаа хөөр ингэж авах. Тэгэхэд бол зүгээр ингээд гадуур юмс авчвал би дандаа нэг юм цагтаа шиг тэгэнд болж байгаа юм юус авдаггүй байхгүй. Одоо бусдаас нэг жоохон онцгой хувцалдаг гэдэг юм уу тэг байдлаа бас онцгой байх гэж хүсдэг юм уу тэмүүлдэг юм уу тэг мэддэггүй гэхдээ тэг надад их гой санагддаг. Тэгээд нэг өөр хөрөө байхын тулд тэгэл за ямар нэг өөр байх хэрэгтэй мэн гэж бодсон гутаа үсээд толгой дээр боогоол тэгэл жалмаа гайн дээр гарчгээл тэгэл гашигтай нэг жоохон ингэж мэгээд гайдаг биелээ гайдаг гоч жалам хармаар гээл. Тэгээд ямар ч зарим хүмүүс танилцах одоо гайраа танилцсан гот баяр мандах гин гот утлаа чам жалмаар гэдэг юм уу гэдэг. Жалмаар үстэй гэдэг юм уу. Гэхдээ тэр чинь миний хоч штэ миний никнейм те толгойн нэр баяр мандах гэж би хүнтэй танилцахдаа жалмаар танилцахгүй. Тэр хүн намайг тэгээд танилцлаа штэ. Тэр нь одоо амар гоё санагддаг спортын гавь л гэж боддог штэ. Ер нь урлагч бай, спортч бай тэр нэг юм ялгарл хувийнх нь характер. Тэгээд бас өөрийн гэсэн одоо тэр имиж биш та одоо Конор Макгрегорын би бас амар фэн баггүй. Тэгэхэд тэр хүний яг нөгөө бас чадвараас гадна юмыг ийм гоё entertainment юм шоу болгож чаддаг. Одоо алхаал тий алхаан хүртэл ингээд нэг мод атсан байгаа тий нэг юм Лондонгийн нэг юм bad guy-ийн алхаатай тий тэгээд тэр үс засалт имиж тэр бүх бие авч явж байгаа тэр болгоон ингээд бас нэг юм харизмтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ угаасаа бүх зүйлд нэг юм ялгарл, бүх зүйлд нэг өөрийн гэсэн харан шин характер шингэхстан болоо гэж бодоод байгаа. Монгол тулаанчид маань ер нь нэг тийм одоо юу гэх Азууд бас тийм болоо. Ер нь Азууд. Ер нь даруухан тий. Даруухан одоо энэ гадны тулаанчдыг харахаар бас амар юм балмад байгаад идэв штэ. Манайхан болохоор их даруухан байдсан болоо гэж бодсон. Наа чин дарууханд орохгүй. Дарууханд орохгүй. Наа чи юунд орох вэ гэхээр сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг байхгүй. Ил гаргаж чадахгүй гэсэн үг байхгүй. Зүгээр одоо би тийш хэлэх байсан гингууд дотгошоогоо зарядаг хүмүүс идэв шүү дээ. Ялангуяа манай Монгол ирчүүч бүх юм дотгошоогоо хийдэг. Ир хүн байж битгий шилчихнаа да. Ир хүн байж битгий өөлөө да. Ир хүн байж тийм битгий бай. Ир хүн гэхээр өөлж болдгоо. Ир хүн би бол тэр талаар яг хэсэг байх шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол хүн тэгс маань Азууд сэтгэл хөдлөл илэрх гэж чаддаг юм болож боддог шүү дээ. Ер нь жоохон дотгошоогоо байх гэдэг тийм.
Тэгтэл яг сая Шанхайд болсон ивент те. Йоо ямар амар огшиж үзвэ. Йоо гал. Бүр ядж захт яг араасаа те. Йоо юу. Тэндээгээд ямар ч монгол хүн хамгийн ялангуяа дулааны сонирхдаг хүн бахан бол самсаж ихэр юм болсон шүү дээ. Тэгээ тэр SPS-ийн юу хөшгөний ард. Тэрнийг үзсэн. Тэгэхэд тэр жиндээ орж байгаа яг орох процесс бол бас амар ядралттай харагдаж илээ шүү. Тэр бараг одоо яг хамгийн хэцүү нөха тий. Ерөөсөө бүр ингээд нэг хүн ингээд нэг цаанаа бүр ингээд ямар ч нэг юуг болцсон байгаа нэг харагдаад дээ шүү дээ нэг хүнд байгаа нь. Тэр жин хасах процесс ер нь яаж явд юм бэ? Яг нь бол жингээ асаж жиндээ огчих юм бол чи толгойнхаа 80% товчлох гэсэн үг шүү. 80% нээжлэх гэсэн. Ялалтынхаа 80% хийжлэх гэсэн. Яг гэвэл чи 80% гэдэг чинь чи тэр урт хугацаанд бэлтгэл сургуультаа хийгээ чамбаараа жингээ асах одоо төвшөнд очлоо гэсэн үг. Хүмүүс бэлтгэлгүй хүн жингээс хэцүү шүү дээ. Тэр хурд хүч, техник бүх юм хийн, төсөв төвчээ бүх юм дасан зохицох юм чинь хэцүү. Тэгэнгүүт чи жингээ асуулаа, жиндээ ороход жиндээгээ зогсоочлаа гэдэг чинь чи толгойнхаа 80 ялтынхаа 80% хийжлээ гэсэн үг. Чи өөрөө ялчлаа шүү дээ. Өслөө цангалаа тэг жин асалтай төвчээ бүх юм хийлээ шүү дээ. Би бол 66 кг толддог. Хамгийн дээд нь 84-өөс асч байсан. 88 кг асч байсан. Тэгээд огцом асаад 66-аас маргааш нь 78, 76 мөр гол тавьчихдаг байхгүй. Тэгэх юм бол нөгөө барилдахад бярдуулахгүй гэдэг утгаар би тэгээд нөгөө Хабиби нэг юу үзчихсэн. Хабиб чинь 93-аас 70 хасдаг юм шүү дээ. 23. Одоо бол бүр амар том биетэй болсон юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэг ер нь бол тэгэл 70 руу хасчих 20 мөр доотлон тэгэл 20 мөр хасчих шүү дээ. 20 кг хасчих гэж ирэхэд маргааш нь тэгэл 80 болчихдог. 77 8 болчихдог тий. Тэнгүү чин тэг хүмүүс ч нөгөө жингээ гоё ядрахгүй хатаж хасаад тэнгүүтээ буцаад тавьж байгаа нөгөө өөр барилддаг хүн чинь бирта том биетэй нөгөөдхөө дээг нь дараа хөвсөн ч гэсэн нөгөө хүн юм болчих жоохгүй. Тэгэхээр олимпиадлааны бас давуу тал нь нэвдэг байхгүй. Жингээ яг зөв хасч чадахгүй юу гэдэг. Тэгээ тэндээс чинь манайха урд нь бол их буруу хасдаг гэсэн. Жингээ хасч ингээд гот хоолоос усаас хайчдаг гэсэн. Эсвэл бид усаа их уух хэрэгтэй байсан байлаа. Ус гэдэг зүйл чинь өөрөө хүний өөхийг дотроос шатааж байдаг тий. Усаа эхлээд одоо манай хүүгэн ямар тушаах. Тэгэл одоо манай дамлан буруу ах мах гэдэг хотлооныхын чинь бүгдээ Америкт явж бид нэг бас нэг шат ахлаа шүү дээ. Тэг яаж шатагсан бэ гэхээр жингээ хасахтай ядахгүй болсон. Яасан бэ гэхээр хуучин бол бид жингээ хасч ингээд гот сүүлийн 1 хоног манай 24 цаг юм уухгүй. Гэж шүсэн ингээл явдаг. Ингээ уруул ингээд дагаж шатцсан байдаг тий. Тэгс чин эсрэгээр бид нэг одоо бол ингээд юм том 5 литр ус угаал шимээл гол нь юугаа шимээл угаад усаа угаал байна. Өглөөнөөс ороо усаа шимээ угаад байна. Ороо унтахаас нэг цагийн юм зогсоо. Тэгэхгүй бол ингээд цагийн юм их ус уучгыг бүгд ашаална гэдэг шүү дээ. Цагийн юм зогсох бол гайхав заяа. Тэг чи угаасаа ингээд балгаад угаад байгаа шимээл угаад баг баг. Нэг юунд очиод нэг очныг балгаад нэг ингээд балгаал байх чинь. Өдөж ингээд ус шимээ уучд бол тэгэл өөх хасагтай авчих гэсэн үг юм. Тэгээд тэг бие чинь ус нөгөө хүний бие чинь мийж ус нь нөгөө 70% байгаа шүү дээ. Тэгээд тэмцэн болохоос өмнө нэг хоног юм усаа баагаар нөгөө 5 литрийн усаа басгаа төтөөд жин үзүүлдэг гэдэг нэг 100 г 200 г ч юм усаа 300 г ч юм усаа уугаад тэг ямар шатдаг гой цоглогч. Тэгээ гаднаас нь чи хэлээ гаднаас нахад ийм төвхтөө байнсан юм шиг харагдаад. Дотроо тэг үний гал насчлаад байгаа би ч ингээ аснаа асуудал бай. Наа маш их ачаал аваад дээрэс нь тэр чинь бас нөө тулаанд орж байгаа юм чинь бас нэг бэр тэнхээтэйгээ тий бэлтгэлтэйгээ яг орно гэдэг бол бас маш их төсвөр төвчээр бас амар их цахилга бат хэрэгтэй байх шиг байна. Ер нь бид яг тэр октагон дотор л ингээл юм болж байгаа болохоос тэр бүх юм нь яг ингээд хэдэн сар тэрнийг л бодцсон 2 хүн ер нь тулж байгаа үстэй. Тийм шүү дээ. Хамгийн нэгдүгээр сахилга бат байхгүй юу? Хамгийн нэгдүгээр сахилга бат. Тулаанч хүнд, тамирчин хүнд. Сахилга батал яг зүв бөгчих юм бол ямар ч асуудал байхгүй. Хоёрдугаар бэлтгэл сургалт тий. Бэлтгэл сургалт гэдэг чинь сахилга батал чинь бэлтгэл сургалтанд доор явчих шээ. Угаасаа байнга бэлтгэлтэй гэж гэсэн. Одоо би бол жишээ нь одоо баг 10 жил болох ч тий ойлгомжтой хичээллээд. Тэр хугацаанд за сүүлийн нэг 3 жил мэлдэг ч юм уу нэг жоох арай ингээд юм тамирчин болоод эхэлж бэлтгэл сургалт сайн хийх.
Тэгэн сүмнэлхтэй бэлтгэл сургалт хийлээ. Би ч нөгөө уурхаар ажилладаг байсан хүн шүү дээ. Бэлтгэл сургалт хийгээл тэмцээн боллоо. Нэг сар мар бэлтгэл хийлээ. Тэмцээн дууслаа. Ганц нэг найзуудаа гадуур доогш гайг шоуд ч ингээд явчихна. Тэгээ нэг 2-3 хоног шоуд ингээд амарч хагаад тэгээ за нэг 7-8 хоног амрах юм уу те. Тэгж яагаад орчихоош нөгөө нэг форумч байхгүй болсон. Тэр нэг юм хичээлдэг хэрнээ. Тий. Тамирчин бас яг биш байгаад шүү. Биш байгаад байгаа хөөх чинь. Айл нэг тэгээ би энэ үгийг нэг амар манай нэг клубын залуу хэлчихсэн. Би саяхан нөгөө нарханд шүтбоксийн бүсний төлөв толдоод надаас одоо 14-5 залуудад толдоо ялж байгаа байхгүй. Би тэгэхэд яг тасралтгүй 3 сая салгуудтай байсан заа. Ангууд байгаа шүү дээ. Тэгээд ихэд чи яста бэлтгэл амар гоё 3 сая хийсэн чинь гоё болж шүү шалмаа гэжсэн хэрэг намайг. Тэгээд би орон дахин жишдуудлын тэнд найзуудтайгаа нөгөө дахныхаа гараатаа ганц нэг пиу гал юм байгаад нээж өгөхөөс уучсан чил. Хажуугаар нөгөө залуу өнгөө явах та. Хайрын форм гэж явж байгаа. Зүг ингээд нэнэгөө ингээд юм ингээд урсаад явж байгаа. Тэгэл заа маань цогтчлаа явлаа гэл ив л байгаа би гэхдээ. Явлаа гэл. Тэгэл би яг заа яг амар өгөлтлээ шиг байл. Тэгэл хүн гэдэг юм чи тэгж ухаагаал яг тэгж залуунууд ингээд хажуугаар. Одоо манай нэмсүрэн гэж залууд байхгүй. Жижигзүгийн кикбокс манай онтын бүгд би тусалж шийдэг байхгүй. Тэгин гот хажуугаар ингээд хайрын форм гэл яг миний өмнөөс ингэ хэлж байгаа. Тэг нэг амар хүн гэдэг хүнийг орж байгаа. Түнс өө жалан пэмэн тэ чи тэг мэг болооч гэсэн бол за асуудалгүй маань чи тэгэл ингээд амарч штэ өгш юм шиг ингээд аглаа өнгөж гэх. Үгийг авахгүй те. Үгийг авахгүй ингээд өнгөж гэх. Тэгсэн чи нэмсүр хажуугаар өнгөтөө хайрын бэлтгэл гэж хэлээ. Аим яг мөнгөөсөө санаа сууж байгаа надад ингээд хүний нэг юм мэдрэгддэг штэ тэ. Тийм штэ. Тийм юм энерги нэг мэдрэгдээд тэгэл би ингээд зогсоод байгаа юм. Тэгэл оош амраал маргааш би ч тэгээд нэг удахгүй Америк өдсөн баг. Тэгээ хүн л гэсэн амт чи ачаал Америкт ч гот манай жалмыг лээ гэдэг гот нь Америкт ч ихний сараа бас л тэгэл ийш тийш аялал зугаалал аялал зугаалгач ингээл энд очингод энэ газар ирлээ ороо нэг шампанс бодуулаад нэг вайн уугач тийм. Ганц пиу ууж онтж идэв. Тэгэл тэр дахиад нэг салхи бат гэдэг юм чи яваалах. Шинэ ороо явж байгаа л хоолнд идээл те. Тэгэл Америкт ч ихний сар машин тэгэл байнгын нэг бүрэг авчтай. Салхи бат гэдэг юм бүү явж байгаа. Тэгэл угаасаа 2 сар гарсан болсон. Тэрний сард нь тэгж цагаан зугаалж яваад нэг сард нь тэмцээд орсон. Тэгээд нийтүүд битгэл 5 таар байсан. Тэг ерөөсөө би одоо тэглээ инглиш хүн богдохгүй би өөдөө богдож байгаа. Тэгээд тэрнээсээ би сургамж аваад Америкээс ирэнгуутаа бэлтгэл хийж гисэн чинь нөгөө мөрөө мулцсан байсан болохоо юу хийж болохгүй юм чи жоохон гам барьчих гэх юм. Тэгэл чи ядаж нэг 2 сар гам барьчих. Тэг 2 сар гам бариад явж бэлтгэл хийхгүй ингээд солонгосоо яваад зүгээр аяллаад газар үзээд ирж байгаа. Тэг хоорондоо би одоо бол ингээд Монголд игээд сар болох гэж байна яг. Тэгээ тэг хоорондоо бол юм бол хектарс гэдэг нь хол байсан. Одоо уухгүй гэж бодож байгаа. Ямарч би энэ нэг уугаад идэггүй л дээ. Гэтэл чи 2 сар болоод нэг уугаад энэ чинь бас болоод болохгүй байхгүй юм байна. 2 сарын хөдөлмөрийг л цаазаараа аваачих гэж чинь тий. Ер нь бол 2 сард нэг ууж нэг гэвэл баг уудгүй шахуу төрлийн хүндээ орно шүү. Гэхдээ тамирчин хүн чинь нөгөө 2 сарынхаа хөдөлмөрийг шууд чи хичээ хийчих гэсэн үг байхгүй. Ахиугаш хүний болсон сулаад байгаа байхгүй. Ахиуга алхахдаг гэдэг юм чи хүний болсон суллаа хийж байгаа. Амар гой хүчийгээл сунаагаал би одоо гатар ингээд сунаад 200 ингээс асуудал сонирхдаг хүмүүс юм бол 2 пи ууж онтлоо маргааш нь зуулна. Одоо 2-3 нэг дахиад 2 пи ууж онтлоо чи маргааш нь 80 наагаад гагцсан сүлдээ тэгэл. Үндэл нэг 50-ыг нэг 20-30 удаа ордог байсан бол чи 50-ыг 5-10 ордог бол. Хүчсэн сулаад хэлнэ гэсэн үг. Бултан сулаад гэсэн. Яач утсан тий. Яач утсан. Жалан маргаан хувьд хүчтэй ир хүн гэж юу нэнийг хэлэх вэ? Хүчтэй хүн гэж юу? Миний бодлоор бол бусдын төлөө дуугарч чаддаг, бусдын төлөө байж чаддаг. Нэгдүгээр хоёрдугаар гэвэл хизээч холдогдохгүй үнцэнд үсэл бодолтой юм байх хэрэгтэй гэж байна. Өөрийн одоо үсэл баримталтай. Үсэл бодол нэг юм байр суурьтай. Хизээч хүний үг одоо мэдээж хүний үгээр үг гэдэг нь болохоор одоо жишээ сая маань нэмсэгийн хэлдэг шиг тийм үг биш шүү дээ. Тэг чинь бол юм зөвлөгөө маяг юм боловч. Чи тэгэж
чи тамирчин хүн байж ингэж чиний энэ чинь болохгүй чи ийм байгаач гингүүт нь битээ хууц гэдэг байхгүй. Би өөрийнхөөгээ бай. Чи тгийч чи үлээд дугаалаа үзүүлж тгийч би ингээд хүн өөрийнхөө байхад яагаад намаа ингээд байгаа юм. Би юус энийг л хүчтэй хүн шүү дээ. Сэтгэл зүгээр л сэтгэл өөдөө юу гэдэг number 1 хамгийн сэтгэл өөрийнхөө л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хоёрдугаар гэх юм бол хууль зөрчдөг байх хэрэгтэй. Би өөрөө энэ талдаа хичээдэг л дээ. Загимдаа бол чаддгүй. Мэдээж машин байж төгөн зөрчөндөө хаяа нэг шагналаа өгчөн ч гэдэм үү те. Цагаан зугаас давнждаг. Зөвчл байдаг л юм шүү дээ. Гэтэ би тгийг алтааж боддог. Би бол өөрөө одоо энэ даяг анх намайг хүмүүс яаж таньдаг болсон гэхээр даяг Монгол ямар монголчуудад юм гарууд охтуудын нэг юуг нь үсийг хайлж мэжлээ л те. Очоод тэгэн гутаа гадрын хөрөнгө оруулалт солонгосчуудын Instagram танад Монголоос зайл хужааныг зайлмаал гээд. Тэгэл нөгөө хөвлөлөө өгөх гутаа нөгөө хүмүүсийг одоо тухайд Монгол хөө зонгол нөгөө одоог маяг гэдэг хүмүүсийг чинь нөөвар гэдэг юу хийсэн чинь нөөвар гэ юу огшин элчэндээ очиод юу хийсэн чинь чашил хийсэн чинь бас нэг нэг тий ирэмдэглэн гэдээс тэгэнгүүт би хийсэн та нар тийм байгалийн одоо жүнглийн уулс хүсэж байгаа юм уу тий хүчтэй хүчгүй дэглэгдэх юм хүсэж байгаа юм уу тэгвэл та нар надтай үзэлтэй би та нар гуравтаач үзье анх би тийм хурал хийжсэн тэгээд наадах хөвлийн хуралдаас хэдэн дөг авчихсан гэж надаас асууж аймаг олон хүн ялангуяа дахиад аяг Монголын залгаж асууж байсан би бүгд би нэг төг авч байгаагүй би зөв үз тодлоо л хийсэн энэ хөдөлгөөлөлт үнч байна би хүний эрх хэрэгчлээ хүмүүхээр хамгийн тулталтай хэлнэ тий тэр тулталтай хэллээгээд хууль зөрчихгүй байх хэрэгтэй гэж боддог. Үзэл баримтлалтай яг нөгөө өөртөө юмыг одоо үн цэнтэй болгож чаддаг хүмүүс бас альч салбарт нэг тийм дуу хоолой болчиход байгаа шүү тий. Итгэл үнэмшилтэй. Гэхдээ итгэл үнэмшлийг яг зөв сайн ойлгохын тулд тэрэн дээр маш нягхур маш болгоомжтой хандахгүй бол бас болохгүй юм шүү. Би л одоо зөв гэж итгээд байдаг. Яг үндэ буруу байвал яах вэ гэдэг. Эргэлзээтэй л бид нэр байнгын л ингэж тулж ах хэрэгтэй юм шиг. Хитрхи бас нөгөө зөрүүд болчих гээд байдаг тал бас байдаг тий. Нандаа чи бол юм бол бас хэсэг байна. Яг тэгвэл би сая хэллээ шүү хууль нэгдүгээр тий. Хууль нэгдүгээр бидний амьдралыг ерөөсө хуулийг дэмжиж байгаа шүү дээ. Хуулинд юу гэж заасан бэ? Тэргээр байх хэрэгтэй. Хуулиа дагчих юм бол эхнээс чи зүгүүд байхгүй болчихгоо. Эн чин хууль ясны бүх юм хууль гэдэг. Хуулийг дагахгүй бид нөгөө ага тамт болчих гээд шүү дээ. Нийгмийн амтан биш болчиход байна шүү дээ. Тий, нийгэм шиггүй. Тэгэхээр бид хуулиа дагах хэрэгтэй. Хуулиа дагах юм бол чи эхнээс одоо тийм зүгүүд бол биш тий. Ёс жоо магаад тавьж байгаа нийгэмсэн их хотын иргэн болоо гэж байгаа. 50 хүн гэж нэг хэлэх вэ? 50 хүн гэж 50 хүнийг хэлэх. Би одоо ихөөс сандрамтхааш тийм үү? Тийм үү? Одоо энэ ягж байгаа хөтөл юм хурд байдаг. Загимдаа хүмүүс миний ягж байгаа чиний хурд ойлгохгүй маа гэдэг юм. Тэгээд би загимдаа тавлаалж Монголоор ягж чад юунд нь ойлгодгүй болгодог юм. Яг би 50 хүн гэдгийг нухацтай одоо шийдвэрээ зөв гаргадаг ч тийм үү? Бас л нөгөө одоо сэтгэл зүйтэй л их авах гэж бодож байна. Сэтгэл зүй докторч тооч тийм үү. Энэ хүн яагсан сандаас үедээ их ууралсан бохомдсон үедээ ч тийм үү. Бороо шийдвэр гаргадаг шүү дээ. Одоо ингээл хараад хахад Улаанбаатар хот маань одоо маш олон хүн нэг дор амьдарч штэ. Бидний нөгөө нэг юм тайван чанараа алдаад байгаа юм болов. Яг зөв. Амар юм уртаа хилэнтэй хүмүүс донд байгаа юм болов. Нийгмээрээ бас нөө сэтгэл зүй өвдсөн байна. Ингээд нэг л асуудалтай байна шүү гэд бид нэг бичлэг үзсэн баг. Ингээ ухарж агаад хүний машиныг мөргснөө хэрэлдээд байгаа хөөе. Хоосон жолоочгүй машиныг. Тэр амар юм юу байна? Эсвэл бид нар бүгдээ амар айцтай байна уу? Энэ дэр юу гэж бодож байна? Мөнгөгүй л л да. Мөнгөгүй байна уу? Тий. Ер нь бол нэгдүгээр мөнгөгүй хасгаад бас тэр чинь тэр хүн өөрөө стрессчсэн гэдэг чинь ямар нэгэн байлаа өөх шиг тогчлоо гэж бухимдаж штэ тий. Дадгалтай байсан бол тэр хүн дадгалаад болчихно тий. Додчин тий. Зүгээр жолооч хаягсан дадгалтай байгаа манайх. Өөр дадгал байхгүй штэ. Яг нийт тэргийн бүтэн дадгацсан хүн байсан бол
ставалгалаа шүү. Бас нэг 50 тий. Ингэ чинь. Тэр хүн өөр эсгэж чи одоо байгны түүгээс ч гэдэм эсвэл лизинг гэж байт юм уу, машины лизинг гэж байт юм. Өчнөө олон үеиштэй байхад дахиад ямар төлөлгөөгүй юмс болоод тий. Тэгэнгүүт тэр төлөлгөөгүй юм уцааг ярьж байгаа тохорч ирсэн бол яах вэ тий. Тэгвэл нэг уцааг ярьж байгааг үнэ харааж иж болно шүү дээ. Чамтай ярьж байгаа ингэж лээч тийм. Ямар нэгэн байдлаар манайх хин нэгэн хүнд буруу өгөх гэдэг. Өөртөө юусаа буруу. Тэнд буруу өгөх. Би тгийг бас нэг сэтгэж боддог. Хоёрдугаар гэх юм бол манай монголчууд энэ ялангуяа энэ гадаад байгаа ч тийм бүх монголчууд их буруу мэдээлэлтэй байдаг. Монгол шиг сайхан хааж боддог. Би бол тэг сая сүүл хэдэн жилдээ Турк, Япон, Америк, Солонгос гэх юм байна. Монгол шиг сайхан орон байхгүй. Утаа төвчлөгийг л жоохон стресстэй. Тэгээ юмны үн жоохон хамаагүй үнэтэй байна. Тэгээ нэмэхгүй жоохон асуудал жижиг асуудал энэ бол жижиг асуудал шүү энэ бол. Шийдэж болох асуудал байхгүй. Бид нэг өөрсдөө шийдэж чадах асуудал. Монгол шиг салхитай юм гоё ягааг та 100 гараа явах. Би бол нэг үнхээр гадаашаа явж ирлийг нь мэддэм бил. Энд байхад бол эндээс зайлахын санаж боддсон бил. Тэгэл Америкт очиод явж хахад Америк гоё юус нь гоё л байсан шүү дээ. Тэгээ цагаагаар магааг нэдэг. Тэгээ Солонгос гоё юус нь гоё байсан. Тэг Солонгосын тэг ийм хүчлэл хүүгэл ингээл Америкийн том сэлэг хүүгэл ингээл яваал харахад манай Монголын богдууланд гарснаас гоё биш шүү дээ. Тэг чим юм тийм байхгүй шүү дээ. Солонгос гала мууганд дуурал чанцан гуурал амар чимээтэй амар гэсэн. Богдууланд гараад модон сэдээс суухс юу оо тайм шүү. Чимээ тасахаа шууж иргээл болж иргээл. Тэг чимээ нэг дэлхийн өнгө хаанч байхгүй. Юу тэр Монголын салхи ямар гоё гэж бодож байна. Тасахаа. Зүг би бол их өрнөг бол яг тийж мэдэх юм байл. Тэгээс өмнө бол бушуухан зайлах гэсэн. Гарахсан. Гадаадад амьдрал сайхан өрнөд байгаа юм шиг те. Юу гадаад байгаа те Солонгос, Япон, бүгдээ зомби дээр тхүү. Өглөө 5 цаад гахад нойрмын метронд ингээд нойрмдэл ингээд явж ороо нөгөөдөл чинь нөгөө сөөжгөө гусцсан юугаа нөгөө сакигаа гусцсан юм гүлэнцүүгаараа согтуугаараа метрогоор дүүгэн согтуу хүмүүс гэж. Яг хөө мэдээж тийг нөгөө жоохон бизнес эхэлдэг томчууд нь метрон содгоо үүждэг юм уу тийм гарууд нь бол ерөөс уухай байцсан байл. Яг нөгөө нэг ажил хийдэг гарууд нь бол битүү стресстэй тэд чинь хэлэхгүй л болохоос бид нэг л Монгол дотор нэг хүмүүсэнд байгаа гэдэг шиг Монголынхаа фэйсбүүкийг ингээд байгаа болохоос биш яг гадаашаа гад тэр яг Монгол хүнд хэцүү ажил хийж байгаа хүмүүс зөндөө биш. Тийм тий. Тэгээ яг хөө тэгдэг нөгөө гадны улсаа сайхан хөгжөөд нэгдэг нь хүн ихтэй юм чинь татвар их төлж байгаа юм чинь мөнгө ихтэй юм чинь хөгжиж штэ. Тэгээ яг хүмүүс нь юунуудыг татвар төлөгч нарын мөнгөөр авилал авч байгаа хүмүүс бол би үнэхээр үгүй ядаж байна. Бид нэг одоо ингээд хуруу соглон байг ажиллаад байхад энийг ингээд гэж болохгүй. Тэгээд татвараа төлөө явж байгаа залуучууд их байгаа. Тэгээд хүмүүсийг бол яг татвараа төлөө нийгмэд явж чадахгүй манайх гоё болох байгаа гэж бодож байна. Хуулиагаа хүндэтгэ тийм ээ. Бид нар яг 10 сая л болчихвол амар болох хаа. За боли тэгж бодоод байд. Боли эхний ээлжин 5 болчих хэрэгтэй байна. Би саяхан Монгол улс хизээ одоо юу 5 сая хүнтэй болохыг нөгөө л ChatGPT-ээс асуулаа л да. Тэсээ шууд энэ ChatGPT чинь бол нөгөө график дээр айгуу сайн штэ. Тооцоол сайн штэ. Тэнгүүд тэндээ гаргасан чи ерөөсө 2040 онд бид 4 сая болчихлоо. Тэгэхээр маш удаан байна тий. Тэгэхээр энэ яаж нөхөр залууч би ингээд бодгоо залуучууд ялангуяа их гадаашаа явж штэ. Дээрээс нэг байртай болох жиж авгаа амжт юм уу тий. Нөхөртэй болжт юм уу. Тэнгүүд эмэгтэйчүүд нь би юм хүчрэг эмэгтэй байх хэвээр хинээс ч юм гоохгүй байх хэвээр гэснээр бас юм сэтгэхгүй бас амьд дээлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр гэрлэлт гэдэг юм багсаад. Тэгтээ 40 онд гэхэр чи юу вэ? Одоо энэ чи 15 жилийн дараа 4 сая болно. Бидний нэлээд хэдэн жилийн 3 сая 500 хийгээдсэн мэт. 3 сая 248 мянга байх байлаа. Юу лээ? 3 сая 500 болсон байлаа шүү. 500 юу? Тий 500 мянга 440 хилээ нарийн тасаа бүр хашилээ. Өдөртөө 170 80 хүн бол төрөл байгаа юм байна. Төрөлтөл. Тэгэнгუთ би нөгөө ТV таваар явдаг байсан лөө. Монгол тэдэн хөгжмийн төлөө нэг өглөө болгон мэдээ гаргадаг байсан шүү дээ. Тэрийг санаж яхад ямар гоё мэдээ вэ те? Өглөө болгон тэдэн хөгжмийн төлөө гэдэг те. Тэг мэдээг би үздэг байхгүй.
Тэгээд тэр мэдээгээс байхад тэрнээс шилээгүй өсөөгүй байхгүй. Одоогоос 7 8 жил 10 жил юм ч юм уу. Баг 10 жил зурж үзээгүй мэл дээ би ч. Тэгэхээр чин бидэрт нэг ийм бодол өгдөө штэ. Монголчууд хүчтэй. Тэ нэг хятад эрэгтэй хүн, нэг монгол эрэгтэй хүн бахаар монгол эрэгтэй хүн дийлэгч юм шиг нэг бодол өгдөө штэ. Нэг Аз дотроо бид нар бас дийлж шүү дээ гэж боддоо штэ. Ер нь ийм бодол байдаг шүү. Тэрэн дээр юу гэж боддог вэ? Тэн дээр үнэн штэ. Зөв энгийн одоо жишээ нь ямар нэгэн байдлаар хичээлдэг хүн байлаа гэхэд монгол хүн бол ямар ч хүн зөв барилт гэхэд үнсээ барил хинтэж барилдсан штэ. Тэгээ тэр нэг давуу тал гэж боддог ш би. Барилдаад үдцсэн л үү. Ямар ч хүн. Ямар ч хүн. Ямар ч хүн үнсний бүх хамгийн багадаа хитэд барилдсан байдаг байхгүй. Ямар ч хүн бариад нэг юм шуурын дээрээс татаж авчаад мордох тий. Тэгээд нэг гоо татах ч юм уу тий. Нэг хөлөг нь орох ч юм уу нэг ийм үнсэн хит юм байж байгаа байхгүй. Энэ бол манай үнсний одоо багхал гэх юм үнсний спортын бас нэг давуу тал юм уу гэж боддог ш. Бидний соёлд байна тий. Соёл тий. Яг үнэ. Тэр нөө дэлхийн хүчрэг эрчүүдтэй 10 орн гэдэг. Тэн дээр манайх ганцаарх нэг Ази яц байгаа байхгүй. Оо тийм үү. Аюугаас ингээд энэ ойлгомжтой. Тий. Энэ ингээд яагаад ингэдэг оруулж ийн вэ гэхээр нөгөө нэг тухайн орны одоо зэрэг дайны түүх. Тэгээд одоо энэ хүчний спортууд болон одоо яг эрэгтэй хүн гэсэн шалгарал донд ингээд маш олон зүйлийг хамтдаад орууллаа гэдэг. Тэгсэн чинь нийтлэг юм нь анзаарчихсан юм нь 9 орн нь өвөл болд юм байна. Яг зөв. Өвөлтэй орнууд, өвөлд болдог орнууд л хүчтэй эрчүүдтэй байгаад байна. Яг зөв. Дээрэс нь манайх Азаас ганцаараа гэдэг байгаа шүү дээ. Яг энэ бол бидний бас түүх бас айгүй өндөр орж ирж байгаа. Бид нар чинь бас яг ингээ харьцуулах юм бол бид ингээ 3 сая 500 гэдэг шүү дээ. Хятадын нэг дүүргийн ч юм уу тийм нэг том хотын нэг тийм дүүргийн л хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бидний бас хоол ундч байна. Соёл байна. Улирал цаг уурд бас байдсан болоо да. Яг бидний бас нэг юм сэтгэл зүй бас нэг юм арай илүү нэг тийм юу те бардам. Оо би бол Монгол эр хүн гэдэг. Хүн болгонд нэг юм гоё омогшил байдаг те. Байгалийн төсөв хатвчлаж байгаа байхгүй жишээ. 100 халаад өвөл хүүтгээд намайг одоо хаваагч шуурах ч юм уу те. Жим дөрвөн үлэглийн зөвгөө чи бас бид нэг юм би бол байгалаа гэдэг юм болооч бас бодтой. Өвөл одоо жишээ манай Монголын өвөл хичнээн хүүтэн билээ те. Тэгэхээр тэр өвөл нь тэр нөгөө янз янзын бактери биеийг үүсгэх юм уу юу гэдэг бүгд хөлдөж үхээд те. Одоо тэр нь одоо бид нэг Улаанбаатар хотод жоо олшроод хавар одоо тэргээ жоохон бактери устгаад байх юм бол уг нь бол зүгээр л. Тэгэхээр бол би бол надад чиний хоёулаа их зөв юм анзаарсан байна. Яг өвлөлийн болдог юм уу өвөл болдог газар чинь тийм хүчтэй байх ч тийм хүчтэй сэтгэл зүйч гэсэн тийм байдаг. Тийм. Тэгэл би тэр сүлд викинг гэдэг цуврал үзэж байгаа бас нэг юм бодол орж ирлээ. Викинг ч бас амар ирчүүдтэй. Оо амар шүү дээ. Кино шүү дээ тий. Тэнд ингээд өвөл болонгууд л юм тарьчлахгүй байхад. Тэгээ өвөл ер нь манай монголчууд бол бас яг түүхэн тийм шүү дээ. Өвөл болохоор аян дээр марчдаг. 100 ангөрөө явчихна. 100 ангөрөө игээд найр надмаа игээд арга уугаа сайхан их орондоо. Өвөл болонгууд за ингээ гол мөрөн бол хөлд чинь ингэ гээд. Орсыг одоо дийлсэн ганц орончоо тамаанах гэдэг байгаа шүү дээ. Тэглгүй яах вэ? Хамгийн гол нөгөө Орсын хамгийн одоо нөгөө сайн генерал гэсэн чинь өвлийн үйлрэл гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь өвөл нь бид нар очиод эзэлсэн байдаг те. Өвөл яг ер нь хүн гэлтгөө одоо мал адгаас бүхэл зүйлээс бас л төсөр хатаж л. Тийм. Шаарддаг шүү. Тэрэндээ бид нар бас илүү хүчтэй байдсан болов гэсэн бодол орж ирсэн. Викинг дээр ч гэсэн яг Норвеги, Финланд гэдэг эрчүүд ч юм болохоор бас яг өвлийг даацсан. Одоо тэр Айсландын залуучууд гэхэд бол хүчрэг эрчүүдэд орчиж байгаа хөөе. Тэгэхээр өвлөл ер нь хүнийг хүчтэй болгох юм болоо да. Яг одоо ингээ харахаар ингээд Азийн ихэнх орнууд өвл болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би нөгөө өнөөс цэлмээ хүүхдэн гэдэг тэнгууд яг дөнгөж гадшаа гараад 2-3 явж байхдаа би энэ хүүхдэн гэж энд байж л шүү дээ мэж тэгэл стори гээл жок хийгээ явуулсан. Тэгсэн чи ялчгүй л Монгол яагаар бол бүгшэл ондоо байлаа. Агаа сайлах. Би бол тгийг хитэдэн газар очиж эхлээд явж байгаа хүн анзаардаг юм байлаа шин. Хааста гоё юм да. Энэ ямар гоё юм бэ? Хүү энэ чи ямар гоё юм бэ? Гадны соёлыг гоё ин гайхах биш л яваад юм бэл. Тэгээд ингээ буцаад
их хөрөнгөний яхаг. За манайх бол тийм ингэж юм ч юм гайгүй ингэж юм. Тэднийг бол тийч тийм гоё агаарчтай болж чадахгүй, тийм гоё байгальтай болж чадахгүй. Ягаад ч вэ? Тэднийг мод тагаад л болж чадахгүй. Бидний зүгийг нь байгаль арай л эндээ юм гоё. Тэгэхээр бидний шийдэж чадах асуудал байгаа юм чинь их хөрөнгө хизээд ингэж гоё олонд битгэлтэй байна. Өвөл нь Улаанбаатарт л хотод таагаад байгаа болохоос хотоос гараад хасаагүй гоё байгаа шүү дээ. Өдрөл гоё өдрөл шүү дээ. Гоё шүү дээ. Тасарх шүү дээ. Бид нар гэхдээ яг нэг өөрсдийнхөө үнд зүйлийг үнэтэй гэдгийг яг гарч мэдээд нөө. Яг үнэ. Өөрт нөгөө байгаа хамгийн үнцэнтэй юм баггаш. Жишээ нь одоо ингээд нөгөө хайртай хүмүүстэйгээ цуг байхдаа хэглэж зурлаад байдаг хүмүүс холдохоогоо сандаг шүү дээ. Тэг бас нэг тийм байгаа юм шүү дээ. Холдохоороо ойртчоод тий. Ойртохоороо холдоод байдаг тий. Цуг байхаар хэрэлдээд байдаг. Тий. Салахаараа санаад байдаг тий. Дэлхийн энэ холимоглааны топ орнууд ингээд гарч ирээл байна л та тий. Одоо Дагестаны өмнө Бразилчууд ч бас хүчтэй байлаа шүү дээ. Бидэрт ер нь яг энэ ноёрох боломж хэр байгаа юм шиг санагддаг. Жохон хол байгаа гэхдээ боломжтой. Жохон хол байгаа гэдэг нь би юу шааж байна вэ? Нэгдүгээр манайс одоо юм гоё ив нэгдэлтэй баймаар гэн тий. Одоо манай Монгол ихэнхдээ энэ клуб доожоо гэж явж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээ баг болж байгаа юм. Одоо жишээ манай UFC-д анх толцсон Баттанагийн Батхил гэдэг хүн чинь Storm Team-гээ багтаа олцсон. Тэр багийнхан тамирчдаас одоо нэг нь Батбагийн Намсгаа гэдэг залуу маань одоо UFC ингээ зохих гавж байна. Тэгэнгүүт энэ багуудаа гой сайжруулад одоо спортлогтой ивент гэж нэг ханаас гарч игээд би бол ингэж боддтой. Мэргэжлийн тамирчин хүнийг нэг юм баг болгоод ивент гэж хүмүүс байх юм бол тэг бизнесмен хүн мэдээж бизнесээ л хань заяа. Тэгэнгүүт тэр хүн нэг компани байгуулж ингээ бодчих. Тэгээд тэр компанид 5 ажилчинтай тий. Тасалж явуулагч. Одоо юу гэдэг менежер тий. Тэр 3 тамирчинтай. Тэгээд тэр 5 маань 5-ыг ингээ цалинжуулж яваад тэр 5 маань одоо 3 тамирчин UFC-г аврагууллаа шүтээ л доо. Тэгэхэд Монгол 3 UFC-г аврагуулж бодоход тэр их тоолог Монгол гооч нэ дээ. Тэр компани за та нар амжилтанд өрөх юм бол 15-аас 20, 10-аас 15% ч тийм үү. Хойд хөргөгийг байгуулсан те. Тэгээд за тэр хооронд ингэ буцаад нөгөө үн чин өгчөөсөн тамирч өгчөөсөн цалингаа буцаад авах боломжтой байхгүй юу бол. Би одоо энийг бас ингэж яриад явъя гэгээд яг маахан одоохондоо намайг очихаар зааж ялам гуйлахгүй ч амдаад ч бодсон юм шиг компани цаглаад. Би уусаа өмнө юм чи гууд юм чи манай энийг дэмжиж, манай энийг дэмжиж, манай энэ дээр тусалчааш. Энэ нэг дэмжих гэсэн ингэсэн юм аа гэл. Бизнес юм ч тэгэл. Яг хоо нэг үе бодох юм бол холимоглаа нэг ойлгоод дэмжиж спортдаг хүмүүс маш их болсон. Тэндээ бол амар баяртай байгаа. Энэ сошиалын ч гэсэн бас яг давуу тал шүү дээ. Гарч ирж байгаа шиг байна тий. Юу жаринад тоолцох юм байгуулсан. Тэгсэн. Тулцсан. Ялсан. Тэг би яг харж яхад тэгж утсан. Өөрөөс ч асууя л гэж бодож ирсэн. Ямар авсан бол мөнгө цацсан шүү дээ. Тэр бас ямар гоё мэдрэмж бай тий. Тэр үед яг ямар өдрөжтэй. Яг би нэг тоо үед тэмцээн яг үедээ ерөөс тийм цацсан басна гэж бодож байгаа. Яг тэрнээс өмнө ч юм уу нэг юм гоё маркетинг юмнууд тий. Тосон гот үтсэн үсгч нэг юм тэгээс нь бороо шиг мөнгө өгч шигээд бодож ирсэн өмнө л бодож ирсэн заа. Тэг яг тухайд бодож байгаа. Яг тэгнэ гэж бол бодоогүй. Тэгтээ бодлоо байсан. Тэгээд одоо манай дэмждэг компани одоо хүмүүс манад шууд бэлнэг мөнгө авчих. Би чамаас ялах юм бол яг шүү тэгэн гот би яг тэр жингээ үзүүлээд нөгөө ус мусаа бод юм идээд ихтгэж нөгөө бодол зэгсгээд эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүт нь би та мөнгө бэлнэг авчих болох уу гэсэн бохоггүй. Болно гэж. Тэг би уг нь дандаа 5000 таа авчих шилгчээсэн чинь мартсан л л дээ. Тухайд юу н төвцэн болох гэдэг тулаа хийх гэдэг. Би бол тухай 5 сая гэж бодоагүй байхгүй. Надад нэг 2-3 сэтгэл авчих байх шүү дээ. Ядаа сая дөрвөөсөн ч гэсэн 2 бодол байх юм байна гэж сүүлд нь бодож ирсэн. Тэгээд би ч өөрөө бас зохион байгуулах хүн юм чинь. Плет ингээд бүх юм санаас ингээд талалаашаа санамгайтаал өөрөө тэмцэнтэй ингээд ядчаад нөгөө тамирчдын танаа болон багийн тэгээ шүү хөх багийн ингээ шүү танаг ингээ шүү гэдэг. Түмэн завг байгаа ч гэсэн маачч. Тэгэл ялаал гүнзгий амсгаад байсан чинь шагнал бэлэн мөнгө байна.
За манайхаа бүгдээрээ байж байгааг би ингээд та нарт гоё сюрприз байх чааш шүү гэсэн чинь хүмүүс нөгөө нэг тоглолтоо үзчихэл бушуугаш яг гараа авчдаг шүү дээ. Тийм шүү дээ. Яг л тийж авч баг хингэн гараа авчихсан бас. Дуслаа шууд гараа авчихсан. Тэгээд дуусчихсан тэгээд яг намайг дэмждэг гэж тийм яг өнгөөсөө пэн гэдэг гарууд маань яг тэнд нэг 200 хүмүүс ингээд байж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд зураг авах гэж зогсчихсон баг. Зураг авахгүй байж манайхаа ингэж ягаал би шууд бодолтой мөг задлаа засаж байгаа. Би одоо тэр үед их гоё хаппи байсан, хас шагалтай байсан. Тэг угаасаа би мөнгийг бол ханаж олчихно. Тэр бичлэгийг би хийж олж чадахгүй байхгүй. Тэр мэдрэмжийг тэгээ би дараа нь тэр бичлэгийг одоо ингээд хаяа үзчихсэн. Тэрний шимжээ санагдаж байгаа боловч гоё. Одоо л би харамсахгүй хүмүүс чи тэнийг юм шиг 5 сая тагс асаж байгааг над тэхгүй байсан чи юм ахгүй байсан. Яах юм би тэр надад амар гоё санагдсан. Одоо гоё санагдсан. Хүнд одоо юу гэх юм мөнгөтэй байгаа тийм мэдрэмжийг авах хэцүү шүү. Тийм шүү дээ. Одоо мөнгөтэй байгаа цэцэг гэсэн ч гэсэн одоо тэгээд гудамжинд гараад цам яах хэвтэй тий. Тэр чинь бас октогонд ялчаад байна тий. Тийм мөнгө цацны шин үнэхээр гоё мэдэг. Тэгээд намайг сүйд гэсэн шүү дээ нөгөө би нөгөө UB comedy дээр нэмтүүлээд авах гэж очсон чинь тайзан дээр үзэгчд нь ингээд шууд явж байгаа байхгүй. Лайв шууд яваа. Тэгээд үзэгчд нь ингээд суудсан явж байгаа шүү дээ. Гэсэн чинь за та бүгнийхээ өмнө Монголд мөнгө цацсан хамгийн анхны гуйлагчид дуудаж. Татгаа нэдэг заацаа гэдэг гайч байгаа. Тэгээ гайсан чинь гэдэг хүмүүс болоод. Чи яагаад цацсан гэж дахиад асууж байна. Яа тийм би гоё байсан. Чи цацаа үзлээ чам цацаа үзэх юм бол тийм мэдээж гоё байна л гэж байгаа юм чи. Тэр чинь өөрөө тэр ялтын амтыг мэдээж байгаа мэт юм шиг үг байхгүй юу. Тэр зохион байгуулалт гоё бол Монгол толимогдлаа хөгжиж байна. Маш олон гоё эрэг сэтгэлүүдийг дагуулсан тулаан болсон шүү дээ. Тэрний би бол дотроо тэгж бодож байсан. Энэ хүн ялах болов тэ нэг юм зохион байгуулад гүгээд байдаг тэ. Тэр чинь тэгээ зохион байгуулалтаасаа гадна дахиад жингээ хасна дахиад бэлтгэл хийн. Яг тулаан дээрээ бас ялагдчих үедээ гэсэн бодол бол надад байсан. Тэгээ би ялангуут нь ёо надад бол наа бидэг чинь бол зөндөө байсан л та. Жишээ нь сүүлдэг нэг овчтой үцгээ явж хат. Одоо хүмүүс амар чат үтсэн. Чи одоо хөрнийхөө нэгийг төлөвлөж ээж те. Тэмцээн зохион байгуулалт яваадах юм. Тэгээ хожигчуд яах юм ах юм. Тэгээ би ятагаад сэтгэл зүйн англ амар байгаа шүү дээ. Тэгээ наа чи бацаа юм биш. Шамаас ямаг өндөр юм биш гэж байгаа шүү те. Өндөр л. Амар олон сэтгэл зүйн англ тэгээд ах чинь манайхан дахин тэгээд. Тэгээ нөгөө яаж чад нөгөө ганц нэг юм нөгөө зар маг нөгөө одоо чинь чи ивент хичүүлж бодоход би чиний юм чи ингээ зарах гад стори ингээ оруулсан байлээ гэж бодоход ихгүйс чатаа спам шалгахгүй болдгоо байхгүй нөгөө асуугаад хаяг хаана вэ маань вэ асуу. Тэгээ асуухгүй оронгууд л янз янзын бичсэн гэж байна. Чи одоо их өгнөд төлөөлж яаш мó шалны алчуур минь хөөе мөө ёстой. Би баг шам зочих юм баг чи одоо ош үнтэй үзэж болох уу гэж. Тэгэл амар юм. Тэгээд би бол тэгэхэд бол амар сэтгэл зүйн дагтаас нэг бодлоо нөгөө талаас харах юм бол бас юм хуслагддаг би ялна шүү дээ. Би ялна шүү дээ. Хангалттай шүү дээ. Би бол тэгэл яаж чиний гэдэг шиг нэг огшиг ялж авсан түүх мөх гэж би ч өөрөө түүхэд амт дуртай. Тэгэл түүх аим судлан тэгээд манай огшиг 250 жил эцгэнж авсан. Би бол нэг 25 минут татгаа дарамтлаа шүү дээ гэж би өөрөө өөртөө яриад тэгээд гарч байгаа юм чи гарч чад бол. Яа тэр гантлхүүрлөө торт нэлсэн бичлэг бол бас амар тренд болсон. Тэр бичлэгний араас ер нь хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ? Юу болч юу яач юу? Тэр бичлэгнээс болж би оркогод дуудуулж нийлээ явсан шүү дээ. Хүн бялуу урж теглээ. Орк соёлгүй моёлгүй бүтүүлэг нааш маш. Сошиалын дайралтанд бол ихэндээ л жоохон шамагдаг юм байл. Явандаа тэгэл ласч энэ угаас. Тэгээд намайг дөрмөсөлж байгаа хил амаг идэж байгаагаад бол дандаа пик аккаунт заяа. Дандаа пик аккаунт. Нэг юм уул усан зурагтай л гараад. Яг үнэнгээсээ зураг профайлд хогоож байгаа тэг шилдэггүй л байхгүй. Тэгээд секси цаашаа авалдаа гэдэг байхгүй. Би юу хэлэхтэй тааш. Хааж үзээг уулзаагүй хүнтэй. Хүн нэг шууд уулз үзээг нэгээд амжилт байгаа хүн нэг тэгээд юу хэлэх юм ч байхгүй шүү. Энд тэгтээ яг нөгөө бүр юм зорж хаяг нээж агаад хүнийг тэгж мухагаар бичих хэлэх. Энэ бас асуудал баха. Нааш асуудал асуудал шүү дээ. Тий. Ер нь асуудал баха. Цус хогтлж бод. Яа авир. Үгүй тэнийг өөх чинь хүн зөв тэр хүн ямар ч гимээгээгүй байхгүй. Тэгэхэд зориод одоо
Би бас заримдаа нэг хүн амт нэг чи над Facebook унтраадаг гэдэг байхгүй. Facebook логцсон гэдэг шүү дээ. Тэнгүүд заримдаа нэг ингээ унтраагаад лого гарна ш. Тэнгүүд нэг яг хэдэн аккаунт тэгдэж чи сэвтэй шүү дээ. Ингээ харангууд чи юм бол аккаунт чи юм сэтэр гэдэг. Хүн дөрмжил таашаад авдаг биш бодтой тий. Одоо яг хүний нүдгүй ингээ харж байгаа юм л чадахгүй тий. Чаашаа харангууд биг аккаунтаас баангууд маш өөрийнхөө real аккаунтаас чадан мундаг шүү ч шиг тий. Тийм хүмүүс өндөө байдаг байхгүй. Амар тэгээгүй би яг үнэнгээс цусаа хөтлөж боддог. Тэнийг уухгүй тий. Хүний тэг дөрмжил тэгж хүн өөрөө өтө таашаал аваад байгаа болохоос тэр өөр хүн гадна цагт муухай гэж байгаа шүү дээ. Тэр яг одоо би бол ерөөсөө тэрнийг таашаал гэж ойлгохгүй байна. Таашаал авч байгаа чи дахин тэгээд гаж хүсэх юм уу одоо юу гэх юм тэр чинь. Муухай юм баа. Гаж хүслээ таашаал авч. Муухай мэдрэмж өгчөө тэндээсээ одоо өөртөө таалагдсан мэдрэмж гэж бодоод байвал тэр асуудал ах. Асуудал агин тий. Ер нь бол нэг асуудал шүү. Тийм хүмүүс амар их байна. Тэгээд одоо бүр юу гэх юм те нэг fake аккаунт нь шүү дээ. Яг мөнгөний тэр аккаунт тэр зургаараа дагнсан хаан шахад яг тэр мөн байна даа гэсэн одоо миний чийлсэн жишээ нь Бадрангуу гэдэг нэг хөрөд ихгүй. Хинч Бадрангуу гэрлэг бичсэн заяа. Тэгээд нэг холоос авсныг юм зургатаа. Тэгээд би блоглоо хийчихэнгүүт дахиад Бадрангуу гэдэг яг тавьдаг. Дахиад блоглоо хийнгүүт дахиад яг тэргээл авдаг. Тэгээд Батмөх доош гэвэл бас нэг тийм аяг байд. Бас л блоглонгууд дахиад яг тэр зургатаа. Шинэ аккаунт нэгээд байгаа байхгүй. Тэг аккаунт нэгэнгүүт яг тэр нэрээ. Дахиад аккаунт нэгээд байгаа. Хятадагт шүү дээ. Яа тэгтээ сошиал тийм дайралтууд ирвэл надлаа аюу хэцүү байх юм байна. Ер нь тэр нь бас тасах. Шүн өөрөө онцчод видео голоо залгаж шээ манай. Би ч нэгээл ингээ онцж байгаа. Тэгээ заримдаа ингээл түгэн ясэж нэг гадууртаа ганц тэмцээний дагаа ууж даа явж байна. Тэгэл байнга залуутай нөхөг амгаад ямар нөхөг ингээл аангууд нэг тамиг цоотсон заяа. Нэг дайнцсан. Санаа эдэн зүтчихөө гэж. Тэгэнгүүт би явуулаа тэгэл дайхий чи хаана энэ хаягаа би яваад ч юм уу ч гэдэг. Тоглосон юм аа гэж тоглосон. Чи яагаад ингэ шүн аваасгаад идэм бэ гэж. Аман ингээ уухаг ажилладаг юм аа гэж. Тийм үс өндөө штэ. Тэгээ видео колог хийн. Чи шалтан үтсэн байж ивэл яах юм те хүн шууд видео кол юм. Гадууртаа явж байгаа завгүй бол одоо чинь автобусанд явж байгаад видео кол за маа чи автобусанд явж байна гэж завгүй байх юм аашин тий. Чи ингэж яг нэсэ. Тэгээд цаад хүн шалтан үтсэн байлаа. Аудио кол хийгээ заа багш. Иргээ автобусанд явж байна. Тийм явж байна. Хавралтай уулзалтаа нэгээд ингэж ч болно шүү дээ. Тэг чи видео кол хийгээд. Ялангуяа манай 80-аад оны. Бүтгэж шүү дээ. Шууд видео кол. Одоо энэ залуучууд ойлоо бас подкаст эхлэхээс өмнө ярьж байлаа шүү дээ. Хүүхдүүд яагаад амар их утгатай яваад байгаа юм лээ. Энэ эсвэл энэ өсвөрнсний өвгүүд илүү айцтай байна уу? Эсвэл хин нэгнээс өөрийгөө хамгаалах гэдэг нь үү? Бид нар ер нь энэ одоо энэ 50 байдлыг одоо хаанаас олж авна гэж бодож байна? 50 байдлыг гиглээс л авна шүү дээ. Нэгдүгээр гигл ялангуяа би одоо энэ үдингийн дэглэлтийн талаар лекц энэ сургуулиуд авах уншдаг байхгүй. Яг ганц хөтөөсөн би миний хүч одоо байсан бол 16 настай хөтөсөн. Яг тэдний үеийнхэнтэй уулзах харахыг хүсдэг. Тэгэл өгөөхөө сэтгэлийг л ингэж байгаа юм л да. Тэг яг аймагуудыг Дундгов аймаг, Өмнөгов аймагуудыг явжсэн. Өмнөгов аймгийн засаг дарга намайг давтал зогцчихсэн юм баг. Очиж тэгээ шингээж ихэд очижсэн. Дундгов аймгийн засаг дарга бас дуудаад очиж байсан. Тэгэл одоо Улаастаа 87 дуу сургуулж гэдэг. Улаастаа гачууд цаашаа тэр сургуулиуд тэр Marshall Town-ы хувийн сургуульд юу гэлээ Монгол аяа шүү. Энэ хоёрын ялгаа шалгамд байна шүү. Marshall Town-ы хасаагаа яваад ороход тэр сургуулийн хүүхдүүд хоорондоо англиар яриад би биэндээ хаалж тавиад кеглээ таламжлаад ингэ явж байгаа. Улаастаа гачууд тэр хоошоо долоон бодолч гэдэг юм уу хайлаас баян шинэ сургуулиар явж байгаа. Энэ зүгээр болсон процесс шүү заяа. 11 настай хоёр охин хоорондоо болроо чиг намайг тэгж авдээ гэж. 11 настай хүүхдэж. Хүй ми дүү ингэж хийж болдгоо чи надад яаж хийж байгаа. Би нэг тэгж болохгүй ч надад гэдэг. Чи яагаад ингэ гэсэн. Юм доохгүй байхгүй тийм. Ахтаа хахын хинт члэхгүй гэнэ ингээ амлаж байгаа. Би нэрийг хутлаалж байгаа шүү. Тэр хүүхдийн нэг онд нэр шүү.
яг хөө тийг хэлсэн нэг нь бол ондооч. Тэгэнгүүт нэг мэгж хэлэхгүй шин ингэж жагаад баталгаа хийж жагаад. Тэгээ би наад өвчин юм хийж болдгоо юм яа түүч. Найзтайгаа гоё ярьж байгаа юм гэж байгаа ч тийм. Ингээл ярьж байгаа гот. Үйлчж байгаа юм чи. Тэгвэл би ч ямар санаагүй битүү яасан гэдэг юм. Шууд ингээл хүчээл асуудал шийдэх гэдэг л да. Тэг хүчээлээс үүссэн хүүхд чи өөрөө буцаа хүчээлж байгаа байхгүй. Үед ингэдэй хэлэхэд юунс эхэлтэй ихийг хин нэгэн хүн дэглүүлэхгүй тул атман бол цагт одоо нөгөө нэг слэнгийн атман чимбаа гэж байдаг шүү дээ. Тэг чи бол яг энэ сугаг гэж байдаг шүү дээ. Канада гэдэг шүү дээ. Өөрөө сугаг гэж байгаа тэгээд туслантай гэн гутаа нэг атман бол цагт гад. Тэгж өөрийгөө хамгаалаад байдаг байхгүй. Тэгэхээр нэг хаяа төгмөс хийсэн нэг мухаарад нөгөө зодох гэдэг бас л тийм айцтай байхгүй. Өөрөө төрүүлж яагаад. Өөрөө төрүүлж яагаад байгаа байхгүй. 50 байгаа хүн чинь бол хэмээс айхгүй шүү дээ. Гэл өнгөмстэй. Нэмс хас толгонгууд нэмсэл өнгөчнөөс тээ. Тэгэхээр чинь чи яга мухаарад байгаа гэдэг чинь айц үүсэх байхгүй. Тэгэхээр энэ айц үүсүүнээс нэг ядуугт холбоотой ч байна. Би бол хүн ядуу байх юм байна. Тэгээд би бол ахыг их усан хүн. Би ч ихнээс саллаа гэж их ахих уулаа. 16 онд. Тасалтуу нэлээ усаа. Найзууд уйл их юм бол тухайн үед ч суурхад ажилладаг байсан. Мөнгө төгтөө байсан. Дансандаа бас гайваа мөнгөтэй байсан. Тэр мөнгө бүгднийг дахин боловсруулсан би бол. Тэнийх л байхгүй тий. Сэтгэлгээ жоо ядуу байна. Тэгээд дараа нь би хүүгээ алдчихад их ахих усан. Тэгээд юм хүн зовсондоо ахих юм бол улам л зовх юм байна. Яг хөө жаргалтай үед ахих юм бол жаргал байх л та. Тамагаас масал зовно л та. Тэгээд яг бол тийм л гэж бодож байгаа юм шиг. Тэгээд ер нь бол энэ нийгмийн сэтгэхүй жоохон хэцүү байна. Ядууралтай байна. Сэтгэээс бухимдалтай байна. Энэ яг юу толботой гэхээс л мөнгөтэй холбоотой шүү дээ. Ядуурал. Одоо бид нэг сарын дундад цалин болоод ихтэй. Миний бодлоор сая ямайтай байна. Тэ. Саяас тэгэл сая гайгүй сая 200 мөр тийм л байгаа ч. Дундад цалин гээл амар өндөр 3 сая 4 сая байгаад байгаа байхгүй. Үгүй баха. Тэр ихэнх нь л ер нь 2 сая байна уу? Сая хэдэн зуул байгаа. Тий, хамгаалалт шийдэж хамгаалалтанд ажилладаг хүн чинь 10 удаа 24-48 10 удаа гэдэг ч жоохгүй. Тэгэхэд сая 800 мянга явдаг гэж байгаа. Тэгээд чинь 24 цагаар ажиллаж байна те. Гэг үлдээс асууж байгаа цаг хугацаа багасж байна. Баялагдаг ажиллаж байгаа хүн гэж байна. Өглөө 8-аас орой 8 хүртэл ажилладаг гэж байгаа байхгүй. Тэгээд өглөө 8-аас очихын тулд хүн чинь 7 цагаас босч ажилладаг юм тийм үү. Тэгэнгүүт орой 8-аас таглаж түжигсээ гэхдээ 10 гэдэг юм. Ихт хүүхдүүд нь удсан байна. Гэг үлийн харилцаа байх болж байна. Хүүхд гэг үлийн харилцаа гэдэг юм байхгүй болохоо бид нэг хөндөгөө хоорондоо ярилцахгүй хөндөгөө. Тэгээд энэ уц гэдэг юм байна. Бас хөндөгөө л үстэй. Уцааг ингээ за миний хайр яаж юм сэтгэл санаа тавгүй байна уу? Юу юм бэ гэн яамаа хойлоо тэгэлдэг яах нэг хурхан шүү дээ. Орондоо гэж байгаа юм шүү дээ. Орондоо гоё хоол шигний хайрт хоол идэж байгаа юм шүү дээ. Бид нар ер нь хоорондоо тэгж асуудаг болоо. Сэтгэл санаа нь хэр байна? Тэ. Асуудаг тэ. Энэ ярилцах юм чи хэцүү. Миний хүнүүдээ яаж ийн хинтээ өгөх чинь тэр найз чи яаж ийн ээж аав нь хийн гэж ярилцахгүй л байхгүй. Хүүхдтэй ярилцахгүй байна. Цаг цав баг байна. Бизнес хийдэг хүн бол бас л яг тэгж шин. Ялгаагүй л одоо жишээ нь чи одоо өдөр хэдэн сая хэлдэг. 6-7 ороо хэдэн цаг сагддаг. Бас л 1-6 болж байгаа шүү дээ. Ер нь нийтлэг нэг тийм нийтлэг тийм байгаа шүү дээ. Тэгэхэд энэ олон цаг явах ажил нэг чинь маш хэцүү байна. Тэгэхээр миний одоо ажлын цаг юм багасгаад өглөө нэг 9 цагаас те 10 цагаас ороо 5 цагт ажилладаг ч юм уу. Ажлын цаг бага багсан бүтэнч өндөр байна. Яг үнэндээ шүү. Чи 14-5 цаг гэхээсээ байлаа гэдэг 14-5 цаг ажиллахгүй. Тэр хооронд ингээл амар их сул цагууд байгаа шүү дээ. 4-5 цагийн хооронд үнэхээр шанаатай ажиллах юм бол гівэл ярилцаа. Уур амьсгал, төгжгөл бүх юм байхгүй болж боддог байхгүй би бол. Хойлоо нөгөө нэг хүчирхийллийн тухай ярьж байсан шүү дээ. Тий. Ер нь энэ тэнд хүчирхийллийн тухай лекц уншсан гэж байна шүү дээ. Ер нь яг лекц уншаад ингээд процесс дээр явж байхад яг ямар харагдаж байна. Хэцүү шүү дээ. Яг манай үеийнхэн бол яг
хүчрхийлэлтэй үеийг туулсан шүү дээ. Би ч бол алуулдаг л байлаа шүү дээ. Ер нь нэг тийм байсан шүү дээ. Анги атмантай тий одоо сургууль атмантай ч юм уу тий байг атмантай. Тийм атмантай үед бол байсан. Гэтэ тэр үеэс хойш ингээд баг юм өөрчлөгдөв юм бол зөв хэлбэр нь л өөрчлөгдөж гэж харагдаад байгаа. Хүүхдүүд донд дэрлэхэлд бол байж лээ. Энэнийг харин бид нэр яаж одоо зөвөр ойлгох хэвтэй. Хутгатай явж байгаа хүүхд гэхээр надад амар айцтай санагдаж байгаа байхгүй. Тэр хүүхд өөрөө бас айцтай байгаад байна шүү дээ. Мэдээж тэр хүүхд хүн утгалыг хүн айлгая гэж яваг баг. Тийм бодолтой хүн бол байхгүй бах уулна. Би бол тэгээ алнаач дэмтэж явахгүй шүү дээ хүүхд чинь. Ямар нэгэн тохиолдол хүн намайг дийлэх юм бол би ямаглаж бодож байгаа гэж бодож байна. Тэгэхээр энийг бол гэрүүлийн биологи бүх юмыг би бас нөгөө лекц уншихаас илүү би лекц мэксхээс илүү зүгээр найзлах гэж очив. Хүүхдүүдтэй найзлах гэж очив. Хүүхдүүдтэй найзлахаа ямар гоё байдаг гэж. Найзлж идэх юм аа. Одоо би очиод лекц уншаад за үеийн дэглэлийн талаар лекц уншиж чинь за чи сууж. За энэ бол дэглэлт бол ийм байдаг. Тэдээ ийм судалгаатай жил тэдэн хүүхд дэглэлт юм байна. Ийм учраас танаа сургуулиуд дэглэл байж болохгүй. Чи тийм дэглэгч нь байх ёсгүй. Ингээд энэ лекц хэн сонсох юм бэ? Хүн болооч хэрвэр байлдгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хоорондоо юм яаж яагаад миний яагаад би тэндээ нэг лекц уншсан нэгтэй бол би яагаад тийч би тэр лекц хийсэл яагаад гэдэг юм. Араа яриа хийсэн байж тээ. Очоод жоохон хөвгөлтэй маяг хийж тэглээ. За манайхаа наа таньдаг хүн байна уу гэдэг гот. Загим ихэнхэн таньнаа. Загим танихгүй. Загим бүх сургуулийн хаалгыг яваад ороход ой андаа наашиг ой жалмаар ийцэн байна гэл нөгөө найзаад бодож байгаа. Тэгэл яг хүүхдүүд гэмж тийм гоё цаагаан боох бичиг цагаан цаасаа. Ингээд нь WhatsApp бро гэлэнгот оо гэж мэгэл те. 7 8 дугаар хүүхд мөгч. Тэгээд нэг 11 12 хэлэхээр нэг жоохон бие барьж барьжлээ. Ингээд холоос хагаад инээж минийгээл яв. Наашиг даа уулзъя л да ярилцъя л да гэл. Тэгээд би шууд ингээд нөгөө найзууд ингээд мөрөндөө хагаад явдаг шүү дээ. Тэгмэг явахдаа кодод харилцсан хүнтэйгээ шууд ингээд явчихдаг хэрэг. Тэгж мэгэл явуулангууд намайг ороод намайг цогч зүг хүүхд байна мэн бүгд хашиг цахан заяа. Тэгээд намайг цохоод ингээд би контакт авсан хүмүүс чинь би контакт авсан хүмүүс чинь арай нэг дотн болчихсон байхгүй. Тэгээд яг л эхлэн гооч чинь за хаан шууд атман гэж байна уу? Тэгээд атманд би үзмэг гэдэг гооч. Тийштэй мэгштэй гэл ингээд яаж. Тэгээд эхлэнгүүд би тийг хүүхдийг онцолж хэлж байгаа байхгүй. Тэгээд тийг хүүхдтэй гахтаа яг чи атан болох гэдэг юм яа тийм ээ тэгэл тэ. Тэгээд би загнаж ягдаг л тэ. Яг л нэг юм найз шиг гэдэг байхгүй. Одоо л ахын нүдээ ийм байсан шүү. Тийм байсан шүү. Тэгээд ерөнхийдөө толгоо атман гэдэг гард нэг тийм болгоод өгч явчихаг. Гайгүй шутдаг. Яг л би нэг очсон сургуультай 3 удаа очсон. Тэгэхээр чи бүр сайн мэддэг болсон юм байна шүү. Тэр нөгөө би нөгөө юу дадлан суух гэдэг шүү дээ. Тэгэх юм бол яа одоо юу туршилт хийгээд байгаа байхгүй тий. Тэгээ атман гэдэг гагтаа ярилцж явчих юм бол тэр сургуулийг яад юм бэ нийт юм нэг туршилт хийгээд байгаа байхгүй. Тэгвэл би бүх сургуулаа гэсэн юм би нас өгөхгүй шүү дээ. Яг ерөнхийд нь яг одоо тань төлөв үзэж байгаа одоо сургуулийн захирал дүүргийн дарга байх юм бол олон хүмүүстэй авчираад би юм гоё яриа хийх юм бол болно шүү, нээлттэй шүү. Яг нь бол тэндийг бол хүмүүс хүүхдүүд их дуртай байдаг намайг очиж. Би ч гэсэн тэндээ очиж дуртай байдаг. Яг жин хаасч байгаа үе юм тэмцэнтэй биш л байх юм бол би цаг зав яаж байгаа очиж гэж бодож байгаа. Энэ бидний иргэдэж хүүхд гэдэг бол. Яг ингээд нөгөө нэг би цохилцчоор нэг юм одоо юу гэх юм дотн болчдөг тий. Зодтолж найзууд болдог гэдэг шүү дээ. Тийм байдаг тий. Байдаг шүү дээ. Энэ эрэгтэй хүний одоо юу юм болоо. Тэгэхээр байгалийн юм баг шүү дээ. Тийм бах тий. Байгалийн л баг. Хүмүүс би тийм хууль бол байхгүй тий. Чин зодтолж танилцсан сайн найзууд болдог гэж чи яг л байгалаараа ингээд бичгтэйгүүл юм хууль байхгүй юу. Хүний л одоо нэг шин. За подкастын маань цаг хугацаа өндөрлөх. Ямар хурд болчих. Төгсөн байна. Хойлоос олон сэдвүүдээс бас ярилцах шиг боллоо. Магадгүй одоо бид нар хоёлоо л одоо ингээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг хийж штэ. Нийслэлчүүдтэй, Улаанбаатарчуудтай. Бид нар энийг л хийчих юм бол арай илүү ад жаргалтай болно шүү. Арай илүү 50 болно шүү гэсэн зүйл байна. Огт зөндөө бодож магтчихжээ. Тэгтээ миний байнга бодож үздэг юм үзвэл замын хөдөлгөөн байхдаа зүгээр 50 л авчих.
одоо чинь Америкт ингэдэг байхгүй нөгөө стоп сайн гэж байдаг байхгүй. Ямар ч гэрлэн төхөөгүй. Төрүүлж зогссон явдаг. Тэгэхэд манайх төрүүлж зогссон хуучсан ингэж чичгээд ингэж тагаад байна. Тэгэн гол чи яа энэ одоо юм үзээг. Яг үндэ хоёлоо юм үзээг чичгээд тагаад байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд 50 явчих юм бол бид нэг Улаанбаатарт жууг нь бол жижиг хот шиг үндэ бол 20 км тий. Хотын төвөнд 3-4 км. Дулаахан юм алхчихжээ л. Алхахгүй шүү дээ. Алхаал явчих. Би тэгээл юм. Хотын төвөнд алхчихжээ. Заавал машин гадаа шаардлага. Нэг үе бодох юм бол Монголын нийтийн төвөөс зөөхөн дулаахан болчлоо. Гоё шүү дээ. Шалганд бол амар гоё шүү дээ. Юу нөгөө нэг юм автобусныхаа буудлыг хагаад ингээд яагаад гэсэн юм бэ? Тийш дээ, тий. Картаа гэж босч байгаа. Хаана явж шаарддаг юм бэ? Номер нь арга харагддаггүй тий. Би бол сүүлийн 6 жил явгаа явж байгаа. Машингаа явж байгаа. Тэгээд тэрнээс өмнө бол уурхаад байдаг та сууж үзээгүйс. Хаяа нэг автобусын цугаа яг тийм байдаг гэсэн. Хаана явж хагаад байгаа ингээд. Ийм хуруу цантаад байдаг гэсэн шүү дээ. Одоо дулаахан болчихлоо шүү дээ. Автобусын цугаа нийтийн дээг хамаагүй дээг болчихлоо. Нийтийн дээг өгч түжрэл байгаа багсдаг. Түжрэл багсахыг стигээс хамаагүй дээг болно. Машин байж явахаар амар стигстэй байдаг шүү дээ. Зосол алдахгүй. Тавих гэж. Автобусын цугаа такси үгээ явахад таксин цуулаа ингэсээ буучиг гэж явж байгаа газ тооцоогоо хийлээ буулаа. Буугаад орчихно. Буугаад орчихно. Асуудал. Машин дэглэхэд зогсоол олно. Тэгээ хаана байгдвал нуцсан. Одоо ингэ ясууч сая уцлуулах юм бол гагш яваад нөгөө хүнний ажилд гайвах юм бол машина хөдөлгөж л хаагна шүү дээ. Бас тийм тий. Тэгэхээр бол болж өгвөл нийтийн төвөөс очиод явган алхаад гой хөнгөн амьд гэж шилж цэг та. Баярлалаа. Тэгээ подкаст энд хүргээд өндөрлүүлээ. Бас урилгыг маань бас хүлээ авч хүрэлцээрсэн Жалмарда баярлалаа. Тэгээд мэдрэмжээч хоёлоос хаалцах шиг боллоо. Тэгээд бас дугаарт маань бас өргөдөж орсон. Бас дахиад талархъя. Тэгээд удахгүй болох бас тэмцээнд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Би танахыг нэг бас нэг яаж байгаа. Хөдөө орнот бас хүмүүс зөндөө үзэж байгаа. Манайхад бол хөдөө орнотоос их оролцох боломжтой байгаа. Насанд хүрсэн байх юм байна хэрэгтэй. 18-аас дээш насны спорт хичээлдэг байх юм бол чиний давуу тал болно. Холимотлаа нэг хичээлд өөрөө сороод үзээрэй. Тэмцээн маань 10 сарын 15-нд одоо сорил тулаан гэж болно. Сорил тулаанд бол мэдээж хамгаалттай, толгойн годгийн толгойн хамгаалттай, бүх юмний хамгаалттай. Тэгээ хажууч мэглийн шүүгч байна. Чи барилд чаддаг бол барилд, зодолд чаддаг бол зодолд. Тэгээд өөрөө сороод үз. Тэг октогон руу орох дэмжиг аваад үзээрэй. Энэ бол бүх насны 18-аас дээш бүх насных нь хамааралтай шүү. Нөгөө нэг 40-50-тай нөгөө намааг байх залуу байхын тэмцээн болж ирсэн бол гэдгээс ахна ч гэсэн хамааралтай шүү. Би насны ангилдаагаас авч байгаа шүү. Эргээд өөрсдөө үзчихээг. Тий хамаагүй. Тэг болно. Энийг үзэж байгаа хүмүүс ахын бол холбогдоогоо Жалмарга миний фэйсбүүк байж байгаа. Нэг бас нэг мэдээлэл хэлчих. Би фэйсбүүкээ ерөөсөө худалдаагүй шүү. Би утсаа гээгээд хуучин миний нэг олон дагагчтай фэйсбүүк алгуулсан шүү дээ. Намайг зарцсан тоххой. Би хизээш танараа зарахгүй шүү. Тэ шин Жалмарга хаягтай болцсон явж байгаа. Тэгээд хүмүүс төгний өдөө хэлсэн шүү дээ. Эхлэхэд хэлсэн шүү дээ. Үз дудлаа зарахгүй шүү. Тэгээд танай нэтгүүлэг мөхөгийн гоё өгөөжтэй байлаа. Айгүй хуудаа яг дууссан байна шүү дээ. Би ч хууд яах вэ ийх бол гэдсэн чинь маш их баярлалаа. Тэгээд нэтгүүлгийн нэг их гоё хөөхтөн гээд түг би хэлсэн шүү дээ. Үнэс цэлмэ хөөхтөн гэж үгүй гэдсэн шүү дээ. Гэсэн чинь би нөгөө гадагш явж байхдаа нөгөө яриад шүү дээ. Яг үндэ Монголын хөхтөнгөг байхгүй шүү. Яг тэгвэл тэр хөхтөнгөгийн доор маш гоё агаар, маш гоё салхи, маш гоё хүмүүс байдаг шүү. Гоё хайраар дүрэн байцгаа тийм ээ. Тий, хайраар дүрэн байцгаа. Монголчууд үнэхээр яг үндэ бол амар гоё хүмүүс шүү. Үнэхээр гоё хүмүүс. Би бол монголчууд л гоё юм байна л шүтсэн. Тал шиг сэтгэлтэй. Үнэхээр сайхан шүү. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэд би биндээ гоё хайртай байцгаая. Тэгээд подкаст энд хүргээд өндөрлүүлж байна. Мөнх хөх тэнгэр биднийг ивэг гээд. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Мөнх хөх тэнгэр. Өө нэг ямар хотод дуусч байгаа.